За одоо би та нарт өөрийн байнга очдог нууц газраа зааж өгье. Хотоос ойрхон ч гэсэн эндээс маш олон зэрлэг амьтан харж болно. Өнөөдөр гэхэд л яргуун дээр суусан шоргоолж, тавжи, хярс, цагаан бавга харсан. Ягаад би ийшээ ирэх дуртай вэ гэвэл энэ орой дээрээс ялангуяа яг энэ хэсэгт сууж байгаад харвал хотыг яг алган дээрээ байгаа юм шиг л төлдөж болдог. Энд ирэхээр л дотор хүнээ сонсоодч байгаа юм шиг, юмыг том зургаар нь хараадч байгаа юм шиг бодол санаа цэгцрээд л нэх гоё болоо явчихдаг юм. Нэг үгээр бол энд ирж өөрийгөө хүчээр зориулжуулдаа гэсэн үг. За тэр яах вэ? Бэлдсэн хоолоо идье. Хоол гэснээс өнөөдөр би хөдөөнөөс ээжин авчирч өгсөн борцоор хуушур хайраад аваад ирсэн. Борцоор нүдэд жижиглээд багахан хэмжээний уус хийж дэвтэн. Дээр нь нугсан төмөс, ногоон сонгон, давас, перц, царимсны нунтаг хийж амтлаад л болоо. Ингэж хайрсан борцтой хуушур хөрсөн ч гэсэн царцахгүй гоё амттай байдаг болохоор агаар сахин гарахтаа хийгээд аваад бол тохиромжтой санагддаг. За мэдээж үндсэн хоолтойгоо ижил хэмжээний ногоо, шүтлэг зөөлөн усаа мартаж болохгүй шүү. Та бүхэндээ дуулгах бас нэг шинэ мэдээ нөхрийн хоол удахгүй гарах шарсан кимчигээрээ тэр тэнд харагдаж байгаа хүннүү моолын үзэсгэлэнгийн танхимд 6 сарын 6-наас 6 сарын 8-ны хооронд зохион байгуулагдах Food X Mongolia 2025 олон улсын үзэсгэлэнд оролцохоор болсон. Та бүхнийгээ үндэсний чиглэлийн бүхий л байгууллагууд оролцох өргөн цар хүрээнд зохион байгуулагдах Food X Mongolia 2025 арга хэмжээндээр ирж манай шарсан кимчи болон бусад байгууллагын бүтээгдэхүүнтэй танилцахыг урьж байна.